Асуулт асууна. За сайн байцгаана. Би асуулт асуухгүй дэмжиж үг хэлье гэж бодож байна. Бид өнөөдөр энд зөвхөн нэг имлэг, нэг барилгын асуудал ерөөсөө яриаггүй. Монгол хүний амнаас хөдөлмөрийн насжилт, эдийн засгийн ирээдүйн талаар одоо шийдвэрлэх асуудлыг ярьж байна. Түрүү ярьсан 2024 онд л ихэд зүрхний нас баралтаар 5789 хүнийг бид нар алдсан. Тэрнээс 36.3% байдаг баха. Дандаа 45-аас 65 нас буюу одоо нийгмийн эдийн засгийн хамгийн одоо идэвхтэй насан дээр байгаа хүн ам байгаа. За хит хитэн тоо хэлье. Яг одоо Монгол улсын зүрх судасны тусламжийн хамгийн гол хүнд ачааг бол бидний хил заншснаар энэ улсын 3 дугаар эмнэлэг үүрдэг. Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95%-ийг, судасны доторх эмчилгээний 67%-ийг, хим алдагдлын эмчилгээний 93%-ийг одоо 3 дугаар эмнэлэг дангаараа хийж гүйцэтгэдэг. Зөвхөн 24 онд гэхэд 422 нээлттэй мэс засал хийсэн тий. Тэрнээс 120 0-аас 16 насны дандаа хүүхэд буюу төрөлхийн гажигтай хүүхдүүдийн мэс засал. За гэтэл энэ айхтар ачаалттай ажиллаа. Энэ төв нь маш хуучин барилган дээр давхарлсан урсгал дээр гэдэг нь одоо халдварын эрсдэлтэй гэсэн үг. Тэгээд өргөдөх ямар ч боломжгүй ийм нөхцөлд ажиллаад байгаа маа. Энэ тэгээд одоо ч орж ирж байгаа ш нэлээд олон жил яригдчихсэн маш олон хүний хүч хөдөлмөр тооцоо одоо орсон ийм төсөөл юм. За хоёрдугаарт хэдийгээр энэ барилга байшин одоо зөвхөн барилга байшингийн асуудал биш одоо 8 давхар 8 мэс заслын өрөө 12 үзлэгээр нэмэгдэж байгаа ч гэсэн хамгийн гол нь миний бодлоор ноу хау буюу оншилгоо, сургалт, судалгаа, урьдчилан сэргийлт эдгээр бүгдээрээ бөөнөрөө нэг дор орж ирнэ. Тэгснээр чадах сайжирна. Энэ бол маш том юм. За бас нэг чухал юм нь энд хүний нөөц буюу орны тоо огт нэмэгдэхгүйгээр тоног төхөөрөмж урсгалын зохион байгуулалтын хүчин чадлаа 2-3 дахин нэмж байгаа нь бас айгүй авууштай санагдаж байгаа. Жишээлбэл нээлттэй мэс заслын өрөөг 2 дахин, судсан доторх мэс заслыг мөн 2 дахин, үзлэг онцлогоогоо 3 дахин нэмэгдүүлэх боломж гарч байгаа. Ингэснээр яаралтай тусламж, агсан төвчний дүрс оншилгоо, сэргээн засах, өдрийн эмчилгээ бүгд бие даасан тийм юниттэй болох энэ боломж нь гарч байгаа. За тэгээд өвчлөгч, эмчлүүлэгч, иргэд эмнэлгийн хог хаягдал ариутгал 100% тусгаарлагдаж олон улсын хяналтын стандарт бүрдэнэ. Энэ бас маш том асуудал. Манайд одоо энэ эмнэлгийн халдвар хяналтын асуудал, аюулгүй байдал, үндсэн стандарт нь бас их тааруу байдаг. За 3 дахь асуудал нь миний бодлоор энд хэдийгээр энэ төслийн нийт өртгөн 60.2 сая доллар гэж байгаа боловч 42% нь Люксембургийн буцалтгүй тусламж. Тэгээ бараг 2% нь техникийн зөвлөх үйлчилгээ ороод байгаа. Тэгэхээр Монгол улсад урд нь эрүүл мэндийн ийм том мега төсөл маш ховор орж ирж байна. Тэгэхээр энэ засгийн газар нөгөө хүний хөгжлийн мега төсөл байна гэж яриад байдгаагаа ер нь биелүүлээ энэ төслөөр харуулж ийн гэж би бас үзэж байна. За зүрх судасны ер нь урьдчилгааг үүсгэхэд зарцуулсан 1 евро тус бүртээ 5 еврог одоо буцалтаар авдаг гэж үздэг. За ийм учраас эрхэм гишүүдтэй хандаа хэлэхэд энэ бол барилгын төсөлч биш, салбарын өргөтгөлч биш. Энэ бол Монгол улсын 2030 оны нас баралтын зорилтыг биелүүлэх гол төлөвлөгөөр хөрөнгө оруулалт гэж үзээд зүрх судасны өвчин бол Монгол улсад ер нь үндэсний аюулгүй байдлын түвшинд харцсан байгаа шүү гэдгийг анхааран амь насыг аврах, эдийн засгийг хамгаалах, эрүүл мэндийн тусгаар тогтолцоог олох энэ төслийг дэмжиж өгөөрэй гэж хүсье. Баярлалаа. За энэ бол маш чухал төсөл 2029 он хүртэл